Төрийн үргэлжлэлийн зардлыг бууруулж эсэргээрээ бизнесийн орчныг сайжруулахгүй олон Монгол улс халамжийн орн болж хувирч байгааг гишүүд шүүмжиллээ. Энэ хүрээнд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Авбакирыг халамжаас хөдөлмөрт шилжүүлэх чиглэлд юу хийх гэж байна вэ гэдгийг цогтоодор гишүү онцолж халамж тарахаас өөр зүйл хийдэггүй сайд хэмээн шүүмжиллээ. Харин салбарын сайдын зүгээс аль халамжийг хасах вэ гэж асуун сөргүүллээ. 4.8 их найдыг үрж байгаа халамжийн сайд Авбакир сайд хэдэн үнийг халамжаас гаргаваа, хэдэн үнийг бизнес эрхэлдэг болговоо, хэдэн үнийг ажил хийдэг болговоо. Яагаад та ажил хийхгүй энэ чиглэлд нь ингээд таг дугаа 2 жил суучж байгаа юм бэ? Өгсөн мөнгийг л үрж ийн өөр танаас халамжийг ингэж багасгах юм гарч шийдэл байна гэж ажиллахгүй байгаа юм бэ гэдгийг бас асуух гэсэн юм. Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амжиргааг дэмжих, мөнгөнд тэтгэмж, хүүхдийн мөнгөнд тэтгэмж, насны хишиг, тэгээс 3 хүртэлх насны хүүхд асаргааны тэтгэмж, өргөх толгоос их хэсэг ихэр хүүхдийн тэтгэмж гэдэг. Эдрээс яг алийг хасах вэ? Хасах бүрэн эрх бол улсын хурлд байдаг. 2025 онд 2.4 их найд төгрөгийг халамжийн зардлаар тараасан гэдгийг салбарын сайд онцоллоо. Үүний талаас илүү хувийг хүүхдийн мөнгө эзэлж байгаа юм. Иймээс ч халамжийг хумих боломж байхгүй нээр шийдвэр гаргах хэрэг нь улсын хурлд хадгалагдаж байгааг шүүмжлэлт хийсэн гишүүдээс сөргүүлэн тавьсан юм а. Харин энэ маргааны ард засгийн газар халамжаас хөдөлмөр чиглэсэн ямар бодлого баримтлах вэ гэдэг асуулт хариулт авч чадсангүй.